2021 оны байдлаар Орхон аймагт нийт 4216 хөгжлийн бэрхшээлтэй хүн амьдарч байгаагийн 393 нь 0-аас 17 насны хүүхэд байна. Эдгээр хүүхдүүдээс 348 байнгын асаргаанд байдаг ба сургууль сурдаггүй 72 хүүхэд бүртгэгдсэн байна. Иймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг эрт илрүүлэх тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж Орхон аймагт хэрэгжүүлж байна. Гендер суурилсан хүн эрхийн хүндэтгэлийн аяныг бол 4 сарыг бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүчил оролцоо гэсэн нэгдсэн арга хэмжээний хүрээнд тэмдэглэл өнгөрүүлж байна. Тэгээ энэ аяныхаа хүрээнд бид нар бас нөлөөллийн ажлуудыг нийлээдгүй зохион байгуулж байгаа. Нэг нь одоо өнөөдрийн арга хэмжээ буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн цэцлэлт үндэсний хөгжлийн төвийн баг бүрэлдэхүүнийг багаар нь ураад тэгээд хүүхдийн эрт илрүүлэг, үзлэг, оншилгоо сургалт мэдээлэл зөвлөгөө өгөх юм арга хэмжээ болж байгаа. Энэ арга хэмжээ маань 15-16-ны өдөр 2 өдөр үргэлжлэнэ. За үндсэн баг бүрэлдэхүүнд бол протеч хөтөлбөрийн багш, үндэсний сургагч багш нар, за мөн сэргээн засахын эмч, за ерөөсөө хүүхдийн эрт илрүүлэг, үзлэг, онцлогоонд бүхэл талаар дэмжиж тусалдаг сэргээн засахын баг бүрэлдэхүүн явж байгаа гэж ойлгож байна. Тэгээд өнөөдрийнхээ байдлаар бол манай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй ажилладаг төвүүдийн багш арга зүйч нар олон цэцэрлэгийн багш нар өнөөдрийн сургалтанд хамрагдж байна. За маргааш болох сургалтанд болохоор өхрийн эрүүл мэндийн төв болон эмч цэвэрлэгч нарыг хамруулах төлөвлөгөөтэй ингээд ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхд ер нь 330 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо байсан. Энэ жилийн тоогоор бол 393 болж нэмэгдсэн тоо байлаа. За ер нь бол анализ хийгээд үзэхэд тулах эрхтний бэрхшээл бол илүү их давмгаа зохилон тохиолдож байна. Мөн хавсарсан хөгжлийн бэрхшээл маш их тохиолдож байна гэсэн судалгааны ихний байдлаар бол харагдаад байгаа. Жил ирэх тусам энэ тоо өссөөр байгаагийн нэг шалтгаан нь хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүдийг эрт илрүүлж чадахгүй цаг алдаж байгаатай холбоотой. Эцэг их асран хамгаалагч хүүхдүүдэд бага сартаагаас нь ажиглаж их хүүхдийн ягаан дэвтэр дээр бичигдсэн байдаг зөвлөгөө судалгааг үнэн зөв бүглэж хөтлөж явах шаардлагатай. Эргэлзээтэй зүйл дээр өрхийн эмчтэйгээ холбогдож цаг алдалгүй зөвлөгөө мэдээлэл авах нь чухал юм а. За энэ аяны өрөөнд одоо манай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв маань одоо Эрдэнэ хотод ирээд ажиллаж байна. Ерөнхийдөө одоо энэ үйл ажиллагаа манай төв дээр бол уламжлалт болгон зохион байгуулдаг хөдөө орон нутгаар одоо явж байгаа хүүхдүүдээр эрт илрүүлэг үзлэг давхар нөгөө тухайн одоо орон нутгийн хүсэлтийн дагуу одоо тухайн орон нутгийн одоо эмч болон өрхийн эмч болон сургуулийн өмнөх боловсролын багш болон салбар комисс гэх мэт одоо мэрэгчлэнгүүдээс сургалт аргалзын одоо дэмжлэг үзүүлээд бас давхар явдаг байгаа. Энэ маань одоо төрөөс баримталж байгаа 2050-га бодлого байгаа тийм үү. Түүнийхээ хүрээнд одоо манай аймгийн хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас одоо гаргасан халамжаас хөдөлмөрт гэсэн одоо бодлогын хүрээнд одоо тухайн хүүхдийг аль болох эрт илрүүлээд одоо тухайн хүүхдэд одоо аль болох бага наснд нь хөгжлийн дэмжлэг үзүүлэх юм бол ирээдүйд одоо нөгөө халамж хүртэх биш одоо татвар төлөгч болох одоо үндэс суурь нь одоо энэ эрт илрүүлэг үзлэгт одоо маш чухал уялдаа холбоотой юм аа. Бага насны хүүхдүүдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, хоцрогдлыг үнэлэх, цаг хугацаа алдалгүй эмчлэх нь хамгийн чухал. Иймээс эрсдэл өндөртэй бага насны хүүхдүүдийг 18 ба 36 сартад нь мэрэгжлийн эмчид үзүүл зөвлөгөө авах нь хэрэгтэй гэж мэрэгжлийн эмчнэр зөвлөлөө.